Хай. Яг өнөөдөр хагас өдөр би тэгээ сая нэг хүний гаргацсан. Өглөө жоохон гэрээсээ яарч гарсан болохоор үйлсэн. Тэгээ маань нөхөр намайг ингээд гарах хооронд амар хурдан ингээд идэх ямыг маань бэлдээд ингээд савлаад уудан тэгээд өгсөхгүй. Одоо тэрийг идэх чинь. Юу хийснийг харцгаая. Пешка байна. Пич. Энэ нөө чиа пудинг. Тэгээс энэ дахиад нэг цөөхөн хідэн том үр байгаа. Энэ үрийн нэрийг мартчихсан. Ямар ч тач энэ ер нь чиа пудинг with oat milk байдаг шүү дээ. Энэ чинь энэ юу вэ? Апельсин байсан. Бас хөөрхөн талх шараад байсан. Энэ авчирхтай талх. Хоёр болж байна. За. Энэ ингэдэг заяа. Орой унтахдаа одоо чи ингээд юу ах хэрэгтэй. Oat milk гэдэг шүү дээ. Тийм сүүн дээр энэ чиа пудинг ингээ хийгээд хоноолцдог байхгүй. Тэгэхээр өглөө юм зунгааралцсан. Ийм аймаг амьттай даа. Тэгээ сүү болохоор нэг тийм амьттай байдаг шүү дээ. Тэгээ чиа пудинг чинь болохоор ингээ хоноод дэвтээдэд ирэхээрээ зүгээр юм цэлцэгнүүр шиг болчдаг. Тэгээ сүүндээ эхлээд хийхээр ингээд утагаад хайчин. Тэгээ ингээд шингэн байдаг. Одоо ингээд хонцны дараа удсны дараа хэд дахин томордог юм. Лавдаг амар том болчдөг. Тэгээ энийг ингээд идээд байх юм бол марж өдөр болго идэггүй. Одоо нэг өнжөд идээд байгаа тимка хийж тавиад байгаа болохоор тэгэхээр ингээд нөгөө өтгөн чи сайхан гарах нь шүү дээ гизм чинь өглөөндөө. Тэгээ хар кофетэй үнэхээр гоё. Энийг идчих яхад сүйтэй кофетэй ер нь ингээд хар кофе бол тастай дээ. Амар уяг заа. Мэдний дараа нэг юм гизэг дүүрэн мэдрэмж өгдөг. Би хотоодыг дүүрэн мэдрэмж өгдөг. Тэгээ энийг идчихэд 10 сайрлага. Тэгээ хийн. Энэ баруун гартаа эндээ ингээд урт акрил хомс хийн. Эндээ болохоор юу хий? Чот тип наа. Тэг би угаасаа ингэхгүй эргэтлээ оногт ингэн. Юу эргэтлээ он? Тийм. Эргэтлээ оногийн хагасаа өдөр Норвеги. Тэгэхээр би ингээд гоё хоёуланд ингээ гоё урт хомстой байна. Тийм учраас одоо сүүлийн Норвеги явтлаа би цөөхөн эдгээр өдөр ажиллах ахгүй юу? Бид тэр хүмүүс маань бас цагаа авцсан. Тийм болохоор нэг хэсэг бүлэг хүмүүс төр бол яах вэ? Энэ урт байхад юу гэдэг ширээн дээр юм тавьчаад бакс юмнуудаа ингээ авахд л жоохон төвхтэй байдаг. Ингээ татчихэж ингэж авдаг болохоос ш. Бусдаар бол ямар ч асуудал байхгүй. Хоёр гарч хоёулаа урт хомстой байхад. Тэгээд Норвегиас ирээд ихтэй богинохон болгоно. Тиймээс одоо юмаа сайхан идчихээд өөрөөгөө сайхан жимбит янзалчаад урт хомс инээ өртөө. Тэгээд өөртөө хийжээд манай найз орой ажиллаад тарж ирээд бас хумсаа янзлуулна. Өнөөдөр жоохон үйлдэл ихтэй өдөр яхаа. So yeah. Би тийм нүрээс жоохон янзлаа. Будгаа аваад ирсэн. Тэгээ бас нэг хэлмээр байгаа нэг юм байгаа. За хэлэх хэрэгтэй шүү энийгээ гэж бодоод байгаа нэг юм байгаа байхгүй юу? Тэр маань ингээ юу вэ гэхээр би бол 5 жилийн өмнө сургалтад төгссөн гэдэг ааш тий. Тэгээд яг 5 жилийн өмнө сургалтаа төгсчөөд Шведэд ирээд шал өөр ажил хийсэн байхгүй юу? Нэг жил шууд ресторанд ажилласан байхгүй юу? Тэгээд жил жишээ бараг 2 жил заяа. 2 жил ресторанд ажилласан. Тэгээ хомсаа хийгээгүй гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүтээ ингээ бага охиноо төрүүлсэн заяа. Жирэмсэн болоод төрөөд хүүхэд маань 3 нас хүрээд тэгээд
Ингээ одоо 3-тай яг 2 нас гарan байхад нь за одоо би ингээ ажилд орох болчихж байгаа шүү дээ. Гэртээ ингээ 2 жил гарan хөвцсөн чинь. Ресторан руу бол бутаж орохгүй. Тэгээ би яг юу их үү гэж бодож эхэлсэн даа. Тэгээ би юу чаддаг байлаа гэж бодож эхэлсэн. Тэгээ би чинь бүр монтажтай хүн байгаа шүү дээ humсны. Тийм болохоор тэгээ за humсаа хийе гэж бодоод тэгээд humсаа хийж эхэлсэн. Эхлээд гэрээр бол хадам ээж мэж найз майзаагаа бол байнгын дуудаастай заяа. Тэгэл хадам ээжийн ингээд гэртээ штэ гэртээ будаад байгаа штэ ингээд гараа зөвшөөрлөө даа штэ. Тэгээд хадам ээжийг дуудаал будна. Тэгэл энэ ч гоё болчлаа гэд яв штэ. Тэнгууд хэдхэн өдрийн дараа за хүрээд ирээ одоо энийг будаа гэв. Тэг бүргүй энэ будагтайгаа жоохон байчих л таа гэж баг гуугаад надаас. Тэгтээ яах вэ? Ямар ч арга байхгүй би тэгээд дахиад будсаар байсан арилгаал будаал. Тэгээ хадам ээж найзуудынхаа өмсийг бодоод заримных нь бүр ингээд бүх хийж унж мунаа заяа. Амар хөвгөлтэй юмнууд их болсон. Тэгтээ мэдээж юм болгон ихлэлтэй уусаа шууд боломжтой болохгүй. Боломжтой болтол нь чи ингээд хичээх хэрэгтэй. Тэгээ тэр болгоны би ингээд амар стресстэй хүлээж аваагүйгээс болоод бас манай найзууд эдгээр бас ингээд надад амар их зөвлөгөө өгөөд тэгээ би одоо ингээд хийгээд жил болцсон байна. Тэг ингээд жил болцсон байгаа хүн шүү дээ би гэдгээл ингээд хэлмээр байгаа хгүй юу. Би ингээд амар их туршлага юу байхгүй. Гэхдээ ингээд шууд нүдэ анаал ийм өрөө түрээслээл суудсан. Одоо энэ миний бас туршлагагүйсаа болоод 1-2 өрөөгөө ингээд буцаасан. Үгүй одоо ингээд гэрээгээ цуцалсан. Тэгээ энэ ингээд миний 3 дахь хгүй юу. 3 дахь салон манахгүй. Тэгээ эндээ бол нилийн юу байгаа? Сэтгэл хангалуун байгаа. Тийм болохоор тэрүү магадгүй би ингээ бичлэг хийгээд байгаах. Өөрөө мань таалагдаад байгаа болохоор бичлэг хийгээд байгаах. Тэгээд сургалтаа төгсөж огт ингээд хийгээгүй. Одоо сургалтаа төгсөөж жил одоо ингээд юм хийгээд жил болж байгаа байхгүй юу? Тэгээ бас мэдээж ингээд амар өөртөө ихтгэл төрөхгүй хэцүү юм байна шүү дээ. Тэгээ ямар тач хэлсэн нэг итгэлгүй хүмүүс хийгээл ингээд явж хахад юу бэдэ all eyes on me биш all eyes on my nail гэдэг би ингээд зургийг тавьчих Instagram-ийн зургийг тавьчих заяа. Энэ залуу ийм онлайн сургалт гэдэг юмуд би yes гэж бодоод би тэр онлайн сургалтанд бас орсон. Тэгээд нөгөө мартцсан байсан 5 жилийн өмнөх техник одоо 5 жилийн дараах техник хоёр чинь асар их ялгаатай байгаа шүү дээ. Хэвэрэж байгаа юм одоо мэдгүй. Ямар ч ялгаатай гэж би бодоод исэн байхгүй юу? Одоо 5 жилийн өмнөхөөрөө би ингээ хийдэг. Яах болоо л гэж бодож исэн. Тэгээд тэр залуу ингээ сургалтаа тавьсныхан дараа тэр сургалтанд нь хамрагдаж ороод бас амар хөөх юмнууд зааж өгсөн. Хэрвээ ингээ та нар зүгээр гэртээ ингээл одоо Монголд те гэртээ зар тавиал айлаар ороод хийгээдэй гэж бодохгүй гэж бодж ивэл окей. Гэхдээ энийгээ өргөжлүүлье гэж бодож байгаа юм бол ядаж ийм өртөг багтай онлайн сургалтанд хамрагдаж үзээрэй. Тэгээд бас бүр суудаг сургалт хэрэг ингээ үнэтэй санагдаад байгаа юм бол онлайн сургалтанд ч гэсэн хамрагдаад тодорхой хэмжээний мэдтгэн олж аваарай гэж зөвлөмөр байна. Тэр all eyes on my nails гэдэг залуу болохоор бас акрил хийдэм байлээ. Тэгээ акрил гээл энэ талаар бас нэг жээл бодолтын талаар видео байсан. Сүүлийн үед бичлэг оруулаг байхаа. Гэтэ ер нь бол нэлээд их мэдлэг тэр одоо сургалтанд байгаа шүү. Тэгээд би тэр сургалтанд суугаад амар инээдтэй бүр нэг юм мэдсэн за. Тэр нь бүр үнэхээр инээдтэй. Мат топны тухай. Миний хувьд ингээ мат топны мэдгэдэгэн бас өөрчлөгдсөн. Тэгээ энэ миний мэдээж та нар ороод үзээрэй. Амар инээдтэй бүр what ийм байсан юм уу гэсэн юм хом би бас тэр сургалтнаас ингээд мэдсэн заа юу. Тэгээ бас дахиад нэг охин сургалт зарлана гэж исэн. Тэгээ би тэр охин руу бичээд би ингээд суу шүү энэ төргээ чат бичсэн байсан. Тэгээд яг тэр охин зарлааг байх тэрийгээ гих мэдчихлээ. Би ингээд би хүмүүс хийдэг юм чинь би угаасаа тэг шууд хийдэг хүмүүстэй өөрийгөө өрсөлдүүлэхгүй. Өрсөлдүүлэе гэсэн бодол надад ерөөс байхгүй.
угаасаа ингээд сурсаар л байх болно. Өдөр болгон нэг шин техник гарч ирнэ. Өдөр болгон хүн ямар нэгэн онцгой загварыг одоо ингээд загвар хийгээ зургийг тавина. Тэрийг би сурмаар санагдана. Тэгтээ би ингээд тэрийг өөрөө хийхгээл үүлээ үзэхийн хооронд тэрийг чаддаг хүнээс нь мэдэх нь одоо надад илүү замаа дөхүүлэх, замаа товчлох, хөнгөвчлөх тиймэрхүү одоо хөнгөвчлөх нь одоо хамгийн ухаалаг арга шүү. Цаг хугацааг чи хэмнэ, мөнгөийг чи хэмнэ. Тиймээс би та хэдийг ингээд хум сонирхдаг бол энэ тийм зарлж байгаа онлайн сургалтанд чи хумс хийдэг байсан ч гэсэн чи энэ надаас амар юм байна да гэж бодсон хүнийхээ сургалтанд мөнгөний төлөө цуу. Энийг ингээ хийхмээр байгаамаа. Тийм ээ. Тэр амар зөв шүү. Тэгээд яг уу би ингээд одоо энэ шивэдэд ингээд хумс хийж байгаа хүний хувьд амар юм Instagram энтринг verified энтер болгоцсон байгаа шүү дээ. Энэ би ингээд төгс би masterpiece би master биш, master шүү гэсэн үг биш заяа. Энэ бол зүгээр л 3 жил баг гэртээ хэвцэн хүний хувьд өөртөө хүч өгж байгаа миний тим одоо инспо одоо миний тэр хүч өгж байгаа надад хүч өгж байгаа тим зүйл ахгүй юу миний хувьд. Яг тэгвэл би сар болгон шивэд короноор одоо 195 крон буюу монголоор 60-70 мянган төгрөг төлөөд ийн гэсэн үг шүү дээ. 50-60 мянган төгрөг. Энэ нь бол ингээд чи зогсохгүй шүү. За энийгээ л бариад яваарай. Энэгээр л чи ингээд тууштай явна шүү гэсэн ийм тэмдэг юм аа. Тэгээд хэлмээр санагдсан юм аа. Чи магадгүй тэрэндээ дуртай юм бол одоо өөр арга байхгүй гэд хумс хийж байгаа хүмүүс биш зүгээр яг дуртай хоббигоороо хийж байгаа бол чамд ингээд зөндөө их боломж бололцоо байгаа шүү. Тэгээд би ч гэсэн хумс хийдэж штэ гэж өрсөлдөхийн оронд үнэхээр сайн хийж чадаад байгаа хүмүүстэй мөнгөний төлөөрөө тэгээд тэднээс юм сураарай. Тэг зөвлөмөр байна. Тэгээд би нэг юм амар ийм дизайн зурж үзүүлээ ийм арга яа гэдэг маань би ингээд би л энийг хийж чадаад байна гэсэн үг биш шүү. Тэгээд зүгээр л энэ аргыг мэдмээр байгаа хүмүүс байж болно шүү дээ. Тэгээд миний төгсөжсэн уран найл бас гоё онлайн сургалтууд зарлах юм бол би зүгээр ногоон гэрлэр төлөөд орно. Бас дахиад би уран найлыг төгсчөөд тэгэнгуутаа би ч нөгөө Эрдэнэт рүүгээ яваад яг шивэд явахасаа нэг сарын өмнө лөө зүгээр Эрдэнэт рүүгээ яваад нэг юу байдیں۔ Diamond nail гэдэг баг Эрдэнэтийнх мэдэх хаа ингээд хумсандаа амар гой зураг зурдаг заяа. Тэгээд тэр ах дээрээ очиод бас би сургалтанд нь сууж исэн. Тэгээд магадгүй би угаасаа юм хумсны арт дизайн тийм advanced тал руугаа бүр амар юм түлхүү хоббитэй учраас ингээд одоо хүртэл амар happy энэ салбарт ингээд явж байгаа гэж бодож байна өөрийгөө. Тэгээд тэгээд бас хотод бас нөгөө юу ах шиг бэлгүүдээ гээд нэг залуу би дагсан. Тэр залуу бас амар гоё хийд юм билээ. Тэгээд тэр зураг талдаа, арт талдаа бас амар дэжгүй. Тэгээд хэрвээ тэр залуу сургалт хийх юм бол би бас дахиад орно. Тийм ээ. Тэг гоё. Нав хавтай байвал гоё шүү дээ. Тэг мэдээж Oco Nail Studio бол дурдахгүй харахгүй бүр надад нэг солонгосоос бүтээгдэхүүнүүд захиалж өгж явуулдаг охин байхгүй юу? Охин юм уу их ч юм уу дүү юм уу мэдхгүй зүгээр л амар гоё. Тэгээ тэдний хумс момсыг харахад бүр ингээд харуус ингээд мэдэгддэг штэ эсвэл ингээд хумс хийгээд харч юм уу. Бүр ингээд мангар сэтгэлээсээ мангарч залхуугүй тэр хийсэн тэр детайл юмнууд бүр Oco Nail амар гоё заа. Тэгээ угаасаа Монголд байгаа хүмүүсийг бас тэр Oco Nail студиор үйлчлүүлээсэй гэж би бас үйлчлүүлвэл тий илүү юм хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн нь бол тодорхой тэр чинь нэг салбарын солонгос байгаа тэндээс бүтээгдэхүүнүүдээ явуулдаг гэж бодохоор
амар тийм safe тэгээд чанартай бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь гарцаагүй. Би Монгол очивол бас тэнд очиж хүмүүс хийлгэн бодвол тэгж боддог. Тийм ээ. За ингэ болоо. Баярлалаа.